Францискод ирээд нөгөө Golden Bridge гэдэг одоо тэр нөгөө гүүрэн дээр ирж нөгөө зураг даруулна гэдэг бүх хүмүүсийн хувьд маш чухал байдаг шүү дээ. Тэгээд ямар ч гэсэн би ч гэсэн одоо хизээ очих юм болдоо гэж мөрөөддөг байсан. Тэгээд өнөөдөр Сан Францискод ирсэндээ маш их баяртай байна. Сан Францискогийн хүү жижигхэн тарамбаг хараа зүгээр нэг хуучин тээврийн хэрэгсэл гэж бодож болохгүй. Энэ бол бараг 150 жилийн түүхийг өнөөдрийг хүртэл тээж яваа хотын бэлэг тэмдэг хийж болно. За бид 1873 онд буцаж очив. Тэр үед Сан Франциско маш хурдан хөгжиж байсан ч нэг том асуудалтай байсан. Хот маш олон толгодтой. Зарим гудамж нь үнэхээр огцсон. За морин тэрэг уулууд өсөхдөө халтарч мордон унж хүмүүс нь осолддог байсан юм. За нэг өдөр инженер Эндрю Халлиди морт хүнд тэрэг чирж яваа халтарч унахыг харсан гинэ. Тэгээд тэр нэг санаа олсон юм байна. За морь уулууд тэрэг чирэх шаардлагагүй. Замын доогуур тасралтгүй хөдөлдөг ган кабель тавьчихвал яах вэ гэсэн санаа дэвшүүлсэн байна. За ингээд 1873 онд Сан Францискогийн анхны кабель кар хөдөлсөн түүхтэй. Энэ бол жирийн тарамбай биш замын доор тасралтгүй хөдөлдөг ган кабель гэдэг юм байна. Одоо тарамбайн жолооч нар кабель тусгай хавчаараар атгахад энэ машин хөдөлдөг. За суллахад зогсдог гин. За өөрөөр хэлбэл хүмүүсийн сууж байгаа энэ жижигхэн тарамбайг замын доогуур үл үзэгт хүч татаж явдаг л гэсэн үг юм байна. За харин 1906 онд бас аимшигт газар хөдлөлт галт төмрийн дараа Сан Франциско маш их сүрсэн юм байна. За дараа нь хотод цахилгаан тарамбай, автобус зэрэг олон орчин үеийн тээврийн хэрэгслүүд нэвтэрч кабель кар устгах тухай хүртэл яригдсан юм байна. Гэхдээ Сан Францискод иргэд энэ бол зүгээр нэг тээврийн хэрэгсэл биш. Энэ бол бидний хотын түүх гэж үзэж авч үлдсэн түүхтэй. Энэ бол үнэхээр гайхалтай. Тиймээс өнөөдөр 21-р зуунд амьдарч байгаа ч 1873 онд бүтээгдсэн технологиор явж байгаа нь энэ бол үнэхээр гайхалтай биш гэж юу? Миний хувьд энэ тарамбайг харахад нэг л зүйл бодогдсон. Хот гэдэг бол зөвхөн өндөр барилга, шин зам, орчин үеийн технологи биш. Заримдаа хотын хамгийн үн цэнтэй зүйл нь өнгөрсөн үеэс өнөөдөр хүрч ирсэн жижигхэн дурсамж гэж би бодлоо. Towns, Valencia, this to Italian town. Look at this street in one at Lombard.
Сан Францискогийн булангийн дээгүүр намхан далайн салхийг сүрэн зогсох нэгэн гайхамшигтай гүрий. Энэ бол Golden Gate Bridge. Улаан биш харин албан ёсоор International орн чимэх тод улбар шар өнгөтэй энэ гүрийг дэлхийн хамгийн алдартай гүүрнүүдийн нэг гэж үздэг. За яг тэгвэл Америк гэхээр шууд энэ улбар шар өнгөтэй гүүрнүүд нь төсөөлөгддөг. За гэхдээ Golden Gate Bridge-ийг онцгой болгоход зөвхөн гаднаас харагддаг үзэн биш. Энэ бол хүний боломжгүй мэд санагдсан зүйлийг боломжтой болгосон түүх гэж үздэг юм байна. За энэ нь бол 1933 онд барилгын ажил эхлэх үед Сан Францискогийн булангийн хүчтэй салхи манан далайн хүчтэй урсгал асар хүн ус инженерүүдийн өмнө том сорилт болж байсан байна. За гүүрийг барихад тухайн үеийн хэмжээнд асар их инженерийн ур чадвар шаардсан байна. За ерөнхий инженер Жозеф Монштраус гэж түүний багийн бүтээсэн энэ дүүжин гүүрийн үндсэн урт нь 1280 м юм байна. За 1937 онд ашиглалтанд орохдоо дэлхийн хамгийн урт гол аслалтаа дүүжин гүүр болж энэ рекордыг олон жилийн турш хадгалсан юм байна. За гүүрийг барихад бол 4 жилийн хугацаа зарцуулсан. Гэхдээ хамгийн гайхалтай зөвхөн гүүр барьсан явд биш. Тухайн үеийн барилгын аюулгүй ажиллагааны стандартад асар том өөрчлөлт авчирсан гэж үздэг юм байна. За манайхаа ингээд Сан Франциско хотын бэлэг тэмдэг. За Сан Франциско төдийгүй Америк нэгдсэн улсын бэлэг тэмдэг болсон Golden Gate Bridge дээр ирсэн байна. За энэ гүүрийг бол анх 1933 онд эхлээд 4 жилийн дотор барьсан. Тухайн үед дэлхийд хамгийн том дүүжин гүүр байсан. За одоо мэдээж дэлхийд хамгийн томд орохгүй. За энийг болохоор мэдээж манангийн доороос ингэж цухаж тод харагдуулах гэж ингэж бодсон юм байна. Тэгээд хаач энэ гүүрний доор зураг авахулсан хүмүүс за тэр гүүр байна да гэж мэдхэд маш их нэмэртэй гэж хэлж болно. За ингээд энд ирсэн хүн болгон зураг авахуулаад маш баяр баясгалантай. За тэр дотроос би бас баяр баясгалантай байна. За бид нар ингээд дээрээ суудаг автобусанд суудсан байгаа. За энэ автобус та бүхэн энд ирэх юм бол 6 цагийн турш билет аваад явж болдсон байна. Нэг хүний $45 билет аваад тэгээд энэ чинь ингээд зогсоод хэрвээ явчих юм бол дараагийн автобус нь ирээд аваад идэм байх шүү. Тэгээд энэ хамгийн түрүү энэ гүүрэн дээр ирчээд жуучтай очих хэвээр нэг 5-6 газар байд юм байна. Тэрүүгээр та бүхэн ирүүл ингээд суугаа явчаараа. Харин энэ гүүр яагаад ийм өнгөтэй байдаг вэ гэдэг бол анх гүүрийг саар төсөл хар өнгөөр бүдэх төлөвлөгөө байсан. Гэвч барилгын үед хэрэглэсэн ган материалын эвдрэлтээс зэврэлтээс хамгаалах суур бүрхүүлийн улбар шаргангүй инженерүүдэд маш их таалагдаж эцэстний энэ өнгийг сонгосон түүхтэй юм байна. Тэгэд өнөөдөр дэлхийн хаанч харсан хүмүүс энэ өнгийг хараад шууд л энэ гүүрийг санддаг юм байна. Golden Gate Bridge-ийн хамгийн үзэсгэлэнтэй мөчүүд манантай өдөр байдаг. За манан далаагаас орж ирээд гүүрийг бүхэлдэн бүрхэхэд заримдаа зөвхөн авраг цамхгууд нь харагддаг гин. За хэсэг хугацааны дараа салхи манан хөөхөд гүүр дахиад айжмар гарч ирдэг гин шүү. Өнөөдөр энэ гүүрээр өдөр бүр олон мянган машин зорчиж хүмүүс алхаж дугуй унж байна. Харин түүнийг анх барьсан хүмүүсийн хувьд энэ бол зүгээр нэг зам байгаагүй. Энэ бол хоёр эргийг холбох мөрөөдөл байсан юм байна. За магадгүй Golden Gate Bridge бидэнд энгийн үннийг хэлдэг баг. Заримдаа хоёр эрэг хоорондоо хичнээн хол далаа хичнээн гүнч байсан ч хүн мөрөөдөж зориглож бүтээж чадвал тэдний хооронд гүүр барьж болдог гэдгийг харуулж байгаа юм шиг санагдлаа. Тиймээс энэ гүүрийг харах бүрд би зүгээр л нэг инженерийн гайхамшигыг биш хүний хүсэл мөрөөдөл хэр хол хүрч чаддгийг харлаа гэж би яг энэ зогсож байхдаа бодож зогссон юм аа. За би та бүхэнтэйгээ хамт Golden Gate гэж цэцэрлэг түрээлд ирсэн байна.
За энэ хүү цэцэрлэгт хүрээдэн одоогоос 150 жилийн өмнө элсэн цөл үү. Дан элсэн цөл байсан гэвэл та бүхэн итгэхөө. За энэ элсэн цөлийг одоо хүний гараар хотын захиргаа энд амьдарч ирсэн хүмүүс тухайн үедээ за 1906 онд болсон галынхан дараахнаар цэцэрлэгт хүрээдэн бий болгохоор өөрсдөө одоо зараг шулуудаад за энийг ийм гайхалтай цэцэрлэгт хүрээдэн бий болгожээ. За энд одоо тухайн үеийн түүхийг өгүүлсэн музей байдгийн байна үзэгчтэй. Тэгээд энд одоо ирсэн хүн болоод өдөржингөө цагийг өнгөрүүлэх ёстой юм байна. Та бүх ирэх юм бол нэг өдрийг тооцоолоорой. За доор хаяж 3-4 цаг. За тэгээд энд 24-өөс 25 сая хүн жилдээрж үздэг гин шүү банаха. За ингээд нэг сайхан цэцэрлэгт хүрээлэн ингээ үзцгээе. За нэрэндээ Golden Gate буюу алтан хаалга гэсэн үгтэй ч энэ цэцэрлэгт хүрээлэн Golden Gate Bridge-тэй шууд холбоогүй гэж бодож болно. За хамгийн сонирхолтой нь энэ газар анх цэцэрлэг байтугай амьд мод ургах чамаргүй газар байсан гэдгийг би олон удаа хэлсэн. За 19-р зууны дунд үед энэ зөвхөн салхи хийсэн элс нүд гялбан цагаан манхан үргэлжилдэг байсан гэнэ. Тэгээд Сан Францискогийн хүмүүс нэгэн том мөрөөдөл хийсэн юм. Бас л том мөрөөдөл. Энэ элсэн цөлийг дэлхийн хамгийн сайхан цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болгоно гэсэн мөрөөдөл. За ингээл 1870 оноос мод тарж хөрс тогтоож услгааны систем байгуулж ирсэн юм байна. Өнөөдөр бидний харж байгаа энэ өтгөн ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнгийн ард асар их хөдөлгөөн байдаг юм. За Golden Gate Park нь ойролцоогоор 1000 анкер талбайтай. Өөрөөр хэлбэл Манхэттны Central Park-аас ч том гэж хэлж болно. За энд зүгээр нэг мод цэцэг байдгүй. Дэлхийн алдартай Калифорни Академи, за сцен, за Японы цайны цэцэрлэг, за тэгээд Дэянг үзээ, ботаник гарден, нуур цөөрөн, дугуйн зам, спортын талбай гэдэг бүтэн нэг өдөр багтахгүй маш олон зүйл байна. Үзэж амжихгүй. За харин энэхийн хамгийн гайхалтай газар нэг бол ялцчгүй Japanese Tea Garden. За энэ Golden Gate Park-ийн нөгөө дотор нь юу байгааг харуулсан энэ самбар дээр ирэнгүүт ерөөсөө энэ дотор хичнээн ч нуур байгаа. 1 2 3 4 5 6 7 8 бараг 9 10 одоо жижиг юм нуурнууд, тэгээд нохоо салхилуулдаг газар, хүүхд тоглодог газар. За тэгээд ерөөсөө 1017 акр гэхэр чинь ийм том гоё цэцэрлэгт хүрээлэн бариад одоо үдид ингээ бүр сууршуудаад 150 жил ургасан мод цод ингээ байж байгаа жишээтэй тий. Элсэн цөл дээр. За үнэхээр одоо эснээс өөр юм байгаагүй газар гэж байгаа. Тэгээд энийг л одоо гайхамшиггүй бол одоо алиг гайхамшиггүй. Тэгээ одоо 150 жилийн өмнө би болгосон цэцэрлэгт хүрээлэнгээ алга болгоогүй, өөр байшин бариагүй тий. За энэ бол бидний хувьд бас хамаатай болохоор л би зүгээр ингэж хэлээд байгаа шүү манайхаа. За ингээд энэ талд бас нөгөө энэ тэмдгүү ингээд зогсоолуудтай шууд энэ чинь машиныг тавьчихад гараад ирдэг. За мэдээж хэрэг машинд тавихад хүнд өөрт нь өвтөхийн ч гэсэн ямар ч байсан энэ том хот болохоор жоох үнэтэй байд юм билээ. Тэгэхээр энэ цэцэрлэг төрөлөнд бол мэдээж хотын оршин суугчид нь өөрөө ирээд ингээд бас тогтоо шууд гараж машиныг тавьчихад цэцэрлэг төрөлөндөө байж байгаад явах нь бас хэрэгтэй л ахтаа нохоогоо салхилуулдаг ч юм уу тий. Үнэхээр гайхалтай.
За Сан Франциско хотод амьдарч байгаа хүн амынх нь бүрэлдэхүүнд 5-1 нь Азиас ирсэн хүмүүс байдаг. За тэр дотор мэдээж Япончууд, Хятадууд бол нэлээд хувийг эзэдэг. За энэ цэцэрлэг төрөлн дотор хаач явж ирсэн ер нь цэцэрлэг төрөлн дотор дандаа Japanese Garden буюу Chinese Garden гэж үүдэг. За энэ яалтчгүй одоо манай Азийн хоёр том үндэстэн одоо ямар ч хотод байсан өөрийнхөө цэцэрлэг төрөлийг бий болгож идэг штеп. Тэгэл үнэхээр гайхалтай. За энэ Japanese цэцэрлэг төрөл нь бол бүр дотор нь орж ирээд суухан бол бүр хөнгөр хэлхээ аргагүй ингээд яг л Японд очсон юм шиг таашрж байгаа. Японы соёл бүрэн шингэсэн гэж хэлж болно. За 1894 онд Калифорни одоо International одоо үзэсгэлэнд зориулж байгуулсан энэ цэцэрлэг өнөөдөр Америкийн хамгийн эртний Япон хэм маягийн цайны цэцэрлэгүүдийн нэг болсон бэ. За энэ талхад Сан Франциско хотод байгаагаа хэсэгхэн зур мартнаа. Өндөр барилга, машины чимээ, хотын яруу амьдралын оронд модны нач, салхин сэржигэн, жижигхэн гүүр, чулуун зам цөөрмөгтөн. За харин Golden Gate Park-ийн хамгийн сайхан зүйл нь зөвхөн байгаль биш. Энэ газар хүн төрөлхтөн өсвөл байгалыг хэрхэн өөрчилж бүтээж чаддгийг харуулдагаараа маш онцгой санагдлаа. За нэгэн цагт элс хийсэн эзгүй газар байсан өнөөдөр сая хүн ирж амарч алхаж дугуй унж урлаг шинжлэх ухаантай танилцдаг ногоон хот болсон гэж хэлж болно. За тиймээс Golden Gate Park-ыг харахад нэг зүйл бодогдсон. Заримдаа гайхамшиг гэдэг бэлэн байдаг зүйл биш. Хин нэг хүн нэг өдөр мөрөөдөж дараа нь олон жилийн турш хөдөлмөрлсний үр дүн бий боллоо. За Сан Францискогийн энэ ногоон зүрх бас л тийм гайхамшиг гэж хэлж байна. За Lombard Street бол яг Сан Франциско хотын Раншан хэлд байдаг. За энэ гудамжны онцлог нь болохоор Сан Франциско хот бол ерөөсөө ингээд маш их зэгс толгодоотой. Тэгээд ялангуяа энэ зам бол 1922 онд 20 дугаар зууны их үед ч тийм энэ замыг албаар ингэж ихц доошоо явж болохгүй. За энэ яг энэ гудамж болохоор 27 градус ийм налуу байсан. Тэгээд энэ 8 ийм огцон мэргэлттэй ийм одоо могоо хэлбэртэй зам болгоод тэгээ хажуугаар нь ингээд зүлэг суулгаж өгөөд тэгээ энэ л бол ерөөсөө нэг л урсгалтай машин явдаг, хоёр талаар явах боломжгүй хүн болгоо ирж үздэг. За энэ хотын бас нэг заавал ирж үзэх ёстой газрын алдартай гудамжийн нэг болсон юм байна үзэгчтэй. За бид нар яг энд зорж ирлээ. Тэгээд
Хэрвээ та нар ирвэл энэ доод талд нь ирж доороос нь харж үзэж зураг мөрөг авах хэрэгтэй байна манайхаа. Өнөөдөр Сан Францискогоос Алькатрас гэдэг арал руу явах чинь. За энэ арал бол яг далайн дунд байдаг жижигхэн арал байгаа. За энэ Алькатрас гэдэг арал бол одоо юугаар алдартай вэ гэхээр шоронгийнхны түүхэнд маш их нэрд гарсан. За Америкийн олон кинон дээр гардаг. За одоо мужуудын шоронд хамгийн сахилгагүй байгаа хүмүүсийг энд авчирж одоо хордог байсан түүхтэй. За энэ шорон бол 29 жилийн турш ажиллаж байгаад 1963 онд хаагдсан шорон. За тийм гоё газар доо одоо түүхтэй. Гоё гэдэг нь ч одоо би шорон гоё гэдэг чи яг нь ерөөхдөө маш их түүхтэй. Америкийн одоо шоронгийн түүхэнд бол одоо хүн болгон энийг мэддэг Алькатразын шорон гэдэг. За энэ Алькатраз нь яг эндээс бол далайн яг дунд оршдог. Сан Францискогоос 2 км-ийн зайтай байд юм байна. За Америкчууд гэмт хэрэг үйлдэх юм бол шоронд орно. За шорондоо бас дүрм биелүүлэхгүй Алькатраз руу явна шүү гэж одоо айлгадаг байсан гэсэн шоронгийн түүхэнд одоо харигдлуудыг. За тийм ч учраас одоо хүмүүс энд очихоос маш их айдаг. Гэмт хэрэгтнүүдийн дунд бол маш их нэртэй. За тийм шорон байгаа. За одоо ингээд энэ олон жуулчдын хамт бүгдээрээ энэ түүхт газрыг үзэх гээд явж шүү манайхаа. Америкийн Холливуудын олон кинон дээр гардаг тий. За яаж одоо гэмт хэрэгтнүүдийг зүрх нь өгүүлдэг байсан. За эндээс яаж одоо оргож чадахгүй олон мянган одоо хүнд гэмт хэрэгтэнгүүдийг одоо энэ чинь хордог байсныг хүн болгон ирж үзэх гээд тэгээд энд олон мянган жуулчид ирдэг байх нэ. За ингээд өдөрт одоо 30 минут болгон энд хүмүүс ирээд буцдаг. Энд буусны дараа 30 минут болоод гарч ирээд байвал дараагийнхаа усаа онгоцсон суучна. За тийм болохоор энэ хүмүүс одоо өдөржингөө ингээ яваад үздэг ээ. За энэ дотор бол одоо бидний хамгийн их бас үзье гэж бодож байгаа юм нь болохоор тэр нөгөө нэг энэ 36 хүн орох гэж оролдоод бүгд ам өргөдөөд буудуулаад чадаагүй тэр анх удаага орсон анх удаага бөгөөд сүүлчийн удаа орсон 3 хүнийг одоо хаана байсан ямар одоо юмд байсан яаж нөхөө авахсныг бас сонирхох бас энийг л бараг үзэх гэж хүн болгон ирж байгаа хэл гэж би бодож байна. Гэхдээ ерөнхийдөө бол одоо хүн болгон хамгийн амар шорон гэж ярьдаг болохоор бас ямар хэмжээнд байсан болоо гэдгийг бас харах гэж ирдэг байхад. За би бол Холливуудын олон кинон дээр үзчихсэн болохоор за энийг нэг үзэхсэн гэж их боддог байсан. Тэгээд
Энэ ч бол ингээл түүх байхгүй да тий. Сан Франциског сэрүүхэн гэж бодчихсон. Гэхдээ ийм хүүтэн гэж бодоагүй маш сэрүүхэн хүүтэн байдаг юм. За та бүхэн ирэх юм бол энэ дулаан хувцастай ирэх хэрэгтэй байлээ шүү. За одоо эн чинь 8 сар гэхэд айгүй дараад сая эндээс бүр зузаан цамц авч өмслөө. За энэ шорон галсаас харахад бол зүгээр л нэг хад чулуутай аралд харагддаг. Гэхдээ нэгэн цагт Америкийн хамгийн аймагтай шорон энд байсан юм. За 1934 онд Алькатрас албан ёсоор холбооны чанга дэглэмтэй шорон болж Америкийн хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг энд хордог байсан. За яагаад заавал арал дээр гэж хариулт нь маш энгийн. Ус. Арал их газраас хол биш ч Сан Францискогийн булангийн ус маш хүйтэн, хүчтэй урсгалтай. За заримдаа хүмүүс одоо хоригдлоодог харилцагч нар энэ ус акулта гэж хүртэл айлгадаг байсан боловч энэ ус бол акулта биш, хамгийн гол нь хүйтэн маш их салхитай хүчтэй урсгалтай болохоор эндээс хүн одоо орох ямар ч боломжгүй гэж үздэг. За тийм шоронгоос гараад арал дээрээс эрг рүү сэлж хүрэхэд хүртэл баг боломжгүй гэж тооцогдсон юм байна. Энд Америкийн хамгийн алдартай гэмт хэрэгтнүүдийн нэг болох Аль Капоне хүртэл харагдаж байсан юм байна. Гэхдээ Алькатрасын хамгийн алдартай түүх бол шоронгоос орсон 3 хүний тухай түүх байдаг. 1962 оны 6 сарын 11-нд Франк Моррис, Джон Англин, Кларенс Англин гэдэг 3 хүн шоронгоос оргон зайлсан. За Алькатрас 1963 онд шоронгоо хаасан. Гэхдээ түүний түүх дуусаагүй. Өнөөдөр энэ арал бол Сан Францискогийн хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг болжээ. Маш олон мянган хүн энд ирдэг юм байна. За шоронгийн яг гол хэсэг рүү ордог хэсгээр маш олон хүн очрлцсан байна. Тэгээд очрлоо зогсож байна. За та бүхэнд нэг юм хэлэхэд зөөр миний энэ бодол энд зогсож байгаад энд ингээд шууд угаал далаа харагдал тий. Хүн ингээд эрхчлөөгөө асуултсан байгаа штэ. Хамгийн одоо айхтар дэглэмтэй шоронд орсон байгаа мөртлөө энэ ингээд гадаа байгаа далаа ингээд цэлийгээд харж байгаа энэ одоо байгалийн үзмжийг хараад энэ дотор байсан хүмүүс нөгөө өдөрт нэг хэдэн минут жилээ нэг гар салхилдаг штэ. Тэр үедээ төр зурч гэсэн тааширдаг байсан болов уу эсвэл улам бочимддаг байсан болов уу гэсэн бодол төрлөө. Би нөө Монгол хүн болохоор энэ шорон дотор өрөөнд дотор ормооргүй санагдаад байна. Ямар ч юм ийм зүгээр ингээд жижигхэн тавиртай зарим өрөөнүүд нь ингээд орыг авцсан юм шиг байна. Тэгээд ер нь орны ийм нарийнхан дээр нэг яг толгой дээр нь жорлон байдаг юм. Толгойгоо наашаа харуулж хөвтдөг байсан баг. Ер нь тэгтээ хүн амьдрахад бас маш хэцүү. Одоо ийм нарийнхан өрөө тэгээд ийм хоёр тавиртай жорлонтой жижигхэн угаалтуртай байгаад авах та анзарч байгаа. Ороод ирэнгүүтээ аудио гадаар ингээд сонсоод явхад гол үйл явдлуудын
ингээд ярьж өгч байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо энэ 140 138 гэсэн хоёр зэрэгэлдээ камер байгаа. За энэ зэрэгэлдээ камер дээр энд байсан одоо 3 хүн яаж орсон тахаа Франк Морис, Жон Англин, Каролина Англин гэж нэртэй 3 хүн олон одоо хоногийн турш бэлдсэн байгаа. Энэ агааржуулагчийн нөхөр угаалтарын доотлолтуудыг агааржуулагчийн нөхөр нөгөө халбаг одоо ашиглаад маш олон хоногийн турш бэлдсэн байгаа. Тэгээд хүн ороод мэдэгдүүлэхгүй тулд наан зураг тавьж яг кинон дээр гардаг шиг хамгаалдаг байсан байна. Тэгээд 1962 оны 6 сарын 11-ний шөнө хоёр орохоор шийдээд энэ гурав тэгээд ороо болгон унтахын өмнө бүх хоригдлуудыг шалгадаг байсан юм байна. Тэгэнгүүт унтахаас өмнө энэ одоо харагдж байгаа толгойг цаас цавуу нэг нэм хүний үс тэгээд гипс ашиглаад юм хийсэн байгаа. Тэгээд яг ингээд толгойг нь тавиад унтж байгаа мэт болгоод ингээд 50 шүн харуулцагч нар ирээд унтчихээн гэж хараад анзаараагүй. Тэгээд маргааш өглөө 12-ны өглөө байхгүй болсныг мэдээд тэгээд тайсан. Тэр үед энэ хүмүүс үжээ гараа явцсан. Гэхдээ энийг маш удаан бэлдсэн. Тэгээд нойлын цаасыг ингэж ороож байгаа толгойн хэсэг нь хийсэн байгаа. Тэгээд тэрийг гипсээр холбосон. Ингээ бүр их болгоод дээр нь өснүүдийг наацсан цавуугаар. За тэгээд эдгээр ингээд бас нөгөө 50 ширхэг борооны цувыг ингээд цавуугаар наагаад одоо тэрүүгээр зави хийсэн байгаа. Тэгээд тэр заваараа тэр завныхаа тусламжтайгаар агааржуулагчийн нөхөр гараад газуухаар дамжаад тэгээд доошоо буунгуудаа тэр зави ашиглаад оргосон гэж үздэг. Гэхдээ одоо болтол энэ хүмүүс одоо амьд байгаа эсэх эргэлзээтэй боловч одоо болтол шарил алдаагүй энэ хүмүүсийн. За тийм болохоор ер нь яг албан ёсны мэдээгээр бол энэ хүмүүсийг усан живж өгсөн гэж ярьдаг ч гэсэн энэ хүмүүс амьд байх магадaltaй гэж үздэг юм байна. Энэ халбгаар ингэж юм дөв дөрвөлжин болж ухсан болдог гайхмаар байгааз. Тэгээд яг энэ нөхөн яг хിവэрэ байж байна. За тэгээд энэ одоо аудио гэдэг болохоор энд амьдарч исэн, хоригдож исэн хүмүүс одоо яаж амьдарч исэн, ямар дуу чимээтэй байсан, одоо 1950 онд биднэрт радиотой болгосон. Тэгээд 7 хоногийн 2 өдөр заавал тамхи авч өгдөг байсан. Винс гэдэг нэртэй тамхи. За тэгээд тэр тамхи татдаггүй ердөөсөө хамаагүй байсан. Гэх мэтчлэнгээр энд хоригдож исэн хүмүүс маш сонирхолтой ярианууд өгдөг юм байна. Тэгээ гайдаараа та бүхэн энд ирэх юм бол сонсоод явах юм байна. Шоронгийн жижигхэн камерууд, төмөр хаалганууд, хонглуудыг харахад нэг зүйл маш мэдрэгдэж байлаа. За энд хүмүүс эрхчлөөгөө алдсан. Гэхдээ яг энэ газараас эрхчлөөний төлөө тэмцсэн хамгийн алдартай түүхүүдийн нэг төрсөн. Энэ нь бол нутгийн уугуул эндан иргэд эрхчлөөнийхөө төлөө тэмцлээ. Энэ шорон гизлэн авч тэмцсэн явдал юм аа. Магадгүй Алкатрасын хамгийн том нууц нь 3 хүн хаашаа алга болсон биш бах. Харин хүний эрхчлөө хүсэх хүсэл ямар хүчтэй байдгийг энэ арал бидэнд сануулдаг дарж байгаа юм шиг надад санагдлаа.
энэ дотор бидний одоо нэг канон дээр үзэж даншснаар ерөнхийдөө нэг гадаа агаарт салхилах тэгээд одоо гэрийнхэнтэйгээ уулзалт хүлээж авах. За дээр нь ном унших энэ төр бол бүх хүнд олгоддгүй байсан юм байна. За тухайн үед ерөөсө тийм одоо эрх хэдлийн тулд маш их хичээх ёстой, маш их одоо харилцагч нартай таалагдах ёстой, дээрэс нь тайван байх ёстой, ерөөсө журам маш сайн биелүүлэх ёстой гэнэ. За тухайн үед бас ганцхан тийм айхтар юу болсон юм бэ? Бослого. Тэр бослогоос болж 5 хүний амь нас өргөцсөн. За түүнээс хойш одоо энэ шорон тухайн үед бол маш их хатуу болсон юм байна. За тэгээд бусд нь бол ерөнхийдөө зүгээр л яг хоног хугацаа өнгөрүүлээд юм ном зам уншаад тэгээд одоо харилцагч нарынхаа үүргийг маш сайн биелүүлдэг байсан байна. 1963 онд энийг яагаад хаасан бэ гэхээр тэр оргилсон явдлаас болоогүй гин. Ерөнхийдөө нөгөө эн чинь ингээд тусгай арал дээр байгаа эндүү ингээд хоолунд авчрах энд байгаа хүмүүсийг одоо унааны зардал тэгээд нэг араас нэг арал руу одоо маш их зардал гарч ирсэн байна. Тэрнээс болоод 1963 онд энийг хаах шийдвэр гарсан боловч за 1969-71 онд бол энд одоо нутгийн индаанчууд энд ирж нэг одоо бүр ингээд үзэлж аваад 2 жилийн турш одоо өөрсдийнхээ эрх ашигыг хамгаалуулах маш одоо том бослого гаргасан юм байна. Энд ингээд амьдраад ерөөсөө эндээс явахгүй тэгээд энд өөрсдийнхөө нөгөө индаан бүх хүмүүсээ авчираад маш том бослого гаргасан юм байна. За бараг л одоо иргэний дайн болох дээр тулаад тэрнээс болж одоо индаанчуудын эрх ашигыг бол маш сайн эргэж харж үзэж индаанчуудын одоо хамгаалах хууль бас тэрнээс хойш бас гайгүй болсон гэж үздэг юм байна манайхаа. Яг энэ Сан Францискогийн түүхтэй Сашгүй холбоотой хуучны түүхийг хадгалсан одоо арал юм байна. А зарим ихэнх хүмүүс бол зүгээр яг зөвхөн Алькатрас дээр очичоод буцаад явдаг. Гэтэ энэ бол маш хэрэгтэй. Тухайн үед юу болж исэн, яаж исэн, тэгээд ямар түүхтэй хот вэ гэдгийг энд ирж мэддэг болохоор энэ бол бас ачаал багталтай туур байна. Энжел Айланд буюу Энжел арал Сан Франциско болонд хамгийн том арлын нэг бөгөөд за одоо Энжел Айланд State Park буюу тийм нэртэй байгалийн цэцэрлэг төрөлн болсон юм байна. За энд ирсэн жуулчид Ливермор гэдэг ууланд гарч одоо хотын эргэн тойрон болон далайн гайхалтай дүр төрхийг бас дээрээс харж за дугуй унж явган аялал хийдэг тийм арал болжээ. За энэ арал дээр бол хүмүүс бүр зорж ирээд уулын одоо будангийн сайхан харагдцыг хараад дээрээс нь дугуй унж одоо явган хатгалт их хүүхдүүд энэ төр бас явж байгаа таарлаа. За энэ жил арал баруун эргийн түүхийн маш олон үе давхархыг хадгалсан баялаг түүхтэй газар юм байна. За үүнийг дөрвөн үндсэн одоо үед хувааж үздэг юм байна. За нэгдүгээрт Мивокомгийнхан энэ арал дээр Америкийн анхны уугуул иргүүд болон амьдарч байсан. За тэд ан гөрөө хийж загас барьдаг байсан юм байна. За 1775 онд Испани аялагч Хуан Мануэль де Айла гэдэг хүн Сан Франциско булангийн одоо газрыг зурагт оруулах үедээ энэ ардыг нээж исэн юм байна. За тэгээд Тэнгэрийн элчи нарын арал гэж нэрлсэн түүхтэй юм байна. За 1863-аас 1962 онд Америк нэгдсэн улсын айрын тус арлыг стратегийн чухал байршил гэж үзэн бараг 100 жилийн турш цэргийн зориулалтаар ашигласан юм байна. За мөн Америк нэгдсэн улсын иргэний дайны үеэр Сан Франциско буланг хамгаалах зорилгоор их бууны бааз байгуулж исэн байна. Дэлхийн одоо 1-2 дугаар дайны үед цэргүүдийг фронт руу илгээх болон буцаж ирэхэд нь шалгах гол цэг болж исэн юм байна. Хүүдэн дайны үеэр одоо энд цөмийн хуужингийн нууц бааз хүртэл ажиллаж исэн байх шүү. За 1910-аас 1940 онд энэ арлын түүх хамгийн алдартай бөгөөд гонхтой үе байсан юм байна. За өөрөөр хэлбэл Нью-Йоркийн Элис арал дээр цагаачтыг ухтаа авдаг байсан бол энэ Энжел арал дээр цагаачтыг ялангуяа
Аз хятад хүмүүсийг Америкийн нэгдсэн улс руу нэвтрүүлэхгүйгээр хянаж саатуулах зорилготой байсан байна. За 30 жилийн хугацаанд 300 мянга орчим цагаачдыг энэ саатуулж эрүүл мэндийн хатуу шалгалт хүнд байцаалтанд оруулж байсан. За олон хятад цагаачид сар жилээр хоригдож байхдаа өөрсдийн гуниг түүх сэтгэлдээ модон ханан дээр шүлэг болгон сийж үлдээсэн бүртэл түүхтэй гинэ. За цагаачдын станц хаагдсны дараа Японы олзлогсон цэргүүдийг дэлхийн 2 дугаар дайны үед болон саатуулж шорон болгож ашиглаж байсан байна. За 1963 оноос одоо хүртэл барилгуудыг нураад цуслангийн газар болгох гэж байсан боловч за хан дээр байгаа цагаачдын шүлгийг олж илрүүлснээр түүхийн дурсгалт газар болгон хамгаалсан юм байна. За өнөөдөр Angel Garden Америк нэгдсэн улсын үндэсний түүхийн дурсгалт газар болон үзэсгэлэн мужийн цэцэрлэг түрээлэн State Park болсон юм аа. Энэ хотод тэр түрүү хэлсэнчлэн маш гоё толгодуудыг зохион байгуулсан уруу тал руугаа дээшээ тал руугаа гэд ямар ч байшингуудыг маш гайхалтай зохицуулж барьсан байгаа нь бүр гайхалтай. Тэгээд 100 гаруй жилийн түүхтэй эртний байшин барилгууд нь яг хэвээрээ байд юм байна. За дээрэс нь Азийн соёл маш хүчтэй мэдрэгддэг юм байна. Маш олон сая цагаачид энд ингээд ийм сайхан хотыг байгуулад за үнэхээр хамгийн миний иржсэн хамгийн гоё хотуудын тоонд 100 ясаар орох хот байна манайхаа. За ингээд Сан Францискоос 1 цаг хэрэтээ яваад Купертино гэдэг жижиг тосон дэрсэн. За энд би яах гэж ирсэн бэ гэхээр мэдээж Apple компанийг бид бүгдээрээ мэднэ. За ерөнхийдөө Intel, Apple тэгэл Google энэ төр бүх компаниуд энэ Калифорни орчмоор байдаг шүү дээ. Купертино руу өнөөдөр Сан Францискогийн нэвтрүүлэгт дуусгаад ирсэн. За энэ миний яг хойтод байж байгаа энэ бөөрийнхий стадион шиг том Apple парк гэдэг байна. За энэ болохоор яг Apple компани гол үйлдвэр юм байна. За 1000 гаруй ажилтнтай. Тэгээ Intel нь болохоор жууштай зориулсан юм. Доотлолтой ингээд ирсэн хүмүүст ингээд Apple-ийн тухай шинэ бүтээгдэхүүнүүдээ сурталчлаа. Тэгээ дээд давхарт нь гараад ингээд хүмүүс амраад энэ Apple парк руу хараад тий. За тэгээ энэ доод талд нь бас том кофе шоптой юм байна.
Apple компаниг үүсгэн байгуулагч Стив Джобс Сан Франциско хотод төрсөн байдаг шүү манайхаа. За тэгээд тэр хүн мэдээж Сан Францискод төрөөд энэ ойр орчмын одоо хотуудад ажиллаж амьдарч байсан. За тэгээд энэ Apple компани болоод энэ Cupertino гэдэг Сан Францискогийн нэгэн дүүрэгт байдгийм биш шүү манайхаа. За ингээд хүмүүс бүр машинтайгаа зөндөө олон хүмүүс ирсэн байна. Тэгээд энэ дотор бас айгүй гоё кофе шоптэй юм байна. Тэгээд ийшээ нэг жоох юм мэдчихэд бид нэг замд байдаг болохоор ороод гарсан. Тэгээ одоо ийшээ орч нэг жоох юм мэдчихэд явъя. За бид нар ингээд хаашаа очихыг хэлж таагараа гэдээс энэ гараж дотор Стив Джобс 1976 онд анхны Apple компьютерийг энэ гараж дотор хийсэн байна. Тэгээ одоо энд өөр хүмүүс худалдаж авсан учраас тэгээд энэ дотгошоо оруулдаггүй гэхдээ түүхийн дурсгалт газар гэж Америк нэгдсэн улс үүнийг бүртгэж авсан гинэ. За шуудангийн хайрцагныхын дугаар 2066 гэсэн. За энэ болохоор яг саяны нөгөө Cupertino гэдэг нөгөө өөрийнх нь үйлдвэр байгаа газар Стив Джобс, Стив Возняк гэдэг хүнтэй хамт энэ гараж дотор анхны Apple компьютерийг 1976 онд үйлдвэрлэсэн байна. За санаандгүй биш энэ Cupertino хотод одоо том үйлдвэрийг байгуулдаг нэм учиртай юм байна шүү. За ингээд энэ бол одоохондоо хүмүүс авсан учраас худалдаад авсан учраас оруулдаг юм байна. Хүний одоо өмч учраас гэхдээ энийг бол албан ёсоор түүхийн дурсгалт газар гэж бүртгэсэн юм биш үү манайхаа. За өстө үнэхээр яг ийм жижигхэн гараж дотор тэр хүн яаж ажиллаж исэн бол за ингээд дөнгөж 56 наснда хорт хавдраар өнгөрсөн шүү дээ. Гэхдээ тэр би зүгээр түүхэн уншижсэн маш их одоо өдөр шөнөгүй ажиллаж исэн юм билээ. Өвчний өмнө ямар ч хүн одоо өөрөө насрахтаа ч гэсэн хэлжсэн гэсэн ер нь би яагаад ингээд гудамжны аригчин биш би ийм их юм хийж бүтээчээд би яагаад ийм их залуу наснда өөх ёстой юм бэ гэж хүртэлжсэн гэсэн. Гэтэ энэ хүн агуу хүн энэ жижигхэн гараж дотор одоо 21-р зуунд Apple-гүйгээр хүн төрөлхтөнд төсөөлөхий аргагүй ийм гайхалтай зүйлийг одоо 1976 он гэдэг чи одоо хэдэн жилийн өмнө юм бэ? 50 жил хүрэхгүй шүү дээ. Тэгээд энэ хугацаанд энэ өөрийнх нь байгуулсан гавьяа бол хүн төрөлхтөнд тусдаа одоо ерөөсөө юугаарч зөвлөшгүй гавьяа байгуулсан. За бид нар ингээд одоо нөгөө Сан Францискогоос 3-ны 1-р замаар яваад Big Sur гэдэг гайхалтай одоо газраар явж байгаа. За нааталт нь болохоор нөгөө Монтерей гэдэг дээр нь Кармел гэдэг энэ хоёр жижиг тосгон одоо Калифорни хамгийн үзэлттэй тосгон. За манайхаа нөгөө замаараа дайраад энэ Монтерейд ирээд энэ Номхон далайн цагаан элстэй бүр маш гоё бич байдаг гэж сонсоод тэгээд албаар энэ зогссон. Энд нэг хончоо цаашаа явахын тэгсэн чи үнэхээр энэ бүр ингээд торгон цагаан элс байна. Хараа. Айгуу гоё зөөлхөн торгон цагаан элстэй юм. Тэгээд энд нэг өнөөдөр даан чи үүлтэй нүүлгүй байсан бол яг үдээд одоо нар жаргахыг энэчнээс харахад аюу гоё байдаг гэсэн баггүй. Тэгээ ер нь бол аюу сэрүүхэн байна. Ер нь энэ нөгөө энэ хав ер нь Номхон далай нөгөө халуун ир биш ус нь хүүтэн дээрээс нь бас жоохон хүүтвэр салхитай байдаг. За ингээд энэгээр хүмүүс бас ирсэн явж л байна. Энд серфингээр аюу хүмүүс хичээлдэг гэсэн. Ягаад гэвэл энэ хавьд бас нөгөө давлгаа аюу ихтэй. Тэгээ энэ хараа ирэг дээр байгаа энэ эргийн үзэсгэлэнтэй тэр
мод байгаль тэр энэ байшингуудтай үнэхээр гоё үзэлтэй юм байна. Одоо энэ айлуудыг хараа тэр моднуудыг хараа. Битүү цагаан элстэй. Энэ одоо тэр агаар ус үнэртэж байгаа энэ төр бол янзтай. Энэ айлуудыг энэ моднуудыг хараа тэр цаатлаа. Бид нар одоо ингээд нар жаргахыг харах гээд байж байна манайхаа. Тэгээ энэ хавийн үзэлтэн тэр үнэр танарууд янзтай гоё. Одоо тэгээд цаашаа Big Shore гэдэг бүр үзэлтэнтэй газар явна. Тэгээд өнөөдөр хончоод маргааш өглөө Big Shore руу явнаа.